ийм байгаараа. Одоо манай Монгол бол бүх хөрөнгө оруулалт хөөсөн. Яагаад? Яагаад? Яг шүү тэгэл одоо Монголын газар нутаг дээр гадныхан ирээд одоо ингэж мөнгө олоод байх юм аа. Бид нар бол одоо Монголын газар нутаг дээр монголчууд мөнгө олж чадахгүй бол одоо гадныхан хэрэггүй л гэж байгаа байхгүй. Хятадд тэгээгүй байхгүй. Хятадд орж иргэж шилжчихэд тэгээд тэдний мөнгөөр тэд нар ингэж хятад орж ир аюуг ашиг хийсэн. Тэгээд тэр хооронд тэднээс өөр импортын татвар ч юм экспортын татвар ч юм жаахан татвар авсан. Хамгийн гол хүмүүсээс сургачсан байхгүй хятад. Тэгээд дараа үеийнх нь одоо чи бодол 70 онд үүдээ нээсэн гэж 2000 онд хятад аюуг мундаг тийм өндөр зэрэглэлийн болсон хүчин болчихсон би байхгүй. Тэгээд 2000-аас хойш хятад хүч аваад гэсэн шүү 30 жилийн дотор. Одоо хятад тэгэхэд хэдэд орж байсан баг 20 морд орж ирсэн баг. Одоо тэгэхэд бүр 2-т орж байгаа хятад. Одоо бүр Америкт өгч ирж байгаа. Одоо 2030 онд Америк гүйцэнэ явж байгаа шүү дээ. Супер гүрэн болно явж байгаа шүү дээ. Дэлхийн бүх мөнгө хятад татчих шүү дээ одоо. Хуучин Америк шүү дээ. Нью-Йоркт дэлхийн бүх мөнгө 40% явдаг байсан. Нью-Йоркт. Америк тийм бизнес орч аягүй сайтай учраас дэлхийн бүх мөнгө татдаг байсан байхгүй юу? Одоо Хонконг татчихна. Хонконг. Манай Монгол 1970 он шиг зарж tax free болгоод тэгээ гадныхаа орж ирэнгүүд нь яг тэгж яа болохгүй гэж уул уурхаатай. Харин тийм. Ер нь заавал ч бид нар нэг уул уурхаа гэдэг аахгүй ер нь тийм бодлого явж болно шүү дээ. Одоо манай хөдөө аж ахуйн ирээдүйтэй гэж байгаа. Хөдөө аж ахуйн ирээдүйтэй гэж байгаа. Одоо ер нь нээлттэй бодгол явуулах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр яг бидний нэг үндэсний нэг аюултай нь одоо хэд хэдэн шалтгаан багш. Нэгдүгээр бид нар ингээд бөөгийн шашинтай, шарын шашинтай учраас байгаль орчны аюул эмзэг гэж үздэг байхгүй юу? Хэдийгээр дэлхийд дээр бараг 2 их $80 уул уурхайн салбар байгаа шүү дээ. Дэлхийн бүх улсуудад бол Монгол болохгүй. Энийг бол одоо зүгээр ингээд гаднаас харахад бол би хэлж шүү дээ бөөгийн шашин ч юм уу те. Одоо энэ шарын шашин ч юм уу байгаль орчинтой холбож эсэргүүцдэг. За хоёрдугаарт нь болохоор зэрэг ерөөсөө манай монголчууд бол яг бас нэг ийм юм байт юм билээ. Бид нар ингэ Чингисийн Монгол гэдэг байхгүй өөрсдөө. Тэгэхээр зэрэг бид нар өөрсдөө Чингис тустай гэж үздэг. Тэгэхээр Монголын газар нутаг дээр одоо нэг гадны компани захирал нь ингээд одоо шил 10,000 долларын салхи аваад Монгол хүн 500 долларын салхи авч штэ. Not accepted гэж хэлж байгаа байхгүй. Хятадд төлөв ширсэн байхгүй тэрийг бол. Хятадд сайхан танаа ороод ирээ гэж инээж агаад дэлхийн бүх мөнгө татчих чадчих байгаа байхгүй. Өөрөөр хятад хүн Монгол хүн хоёрын сэтгэл зүй шал эрсдэс байгаа байхгүй. Ойлгож байна уу? Хятад хүнтэй юм зөрдгөө байхгүй. Тэгээ гээл. Жингэн нөгөө дээл карниг байгаа хятад бол. Зөөр асуулт. Тэр 2005 онд ямар хууль гарсан гинэ? 2096 онд ингэ сайхан биш үү те? Яг либерал дэлхийн одоо бид нар ч хуулиараа бүх улсад хуулиараа өрсөлдөж байгаа. Хөрөнгө оруулалтыг яа дэлхийн ганцхан Монгол уул уурхаатай юм уу? Австрали байна, Канада байна, Өмнөд Африкийн бүгд найд улс байна, Чили байна. Тийм ээ? Орос хятад ч амар шүү дээ уул уурхаатай бол. Одоо хятад ороод дэлхийд уул уурхаагаар баг тэргүүлж байгаа шүү. Аюу хүчтэй. Тэгэнгүүт бид нар тэрнээс мундаг хууль баталчихгүй юу? Нэг сайхан ингээд хүн 96 онд тэгэнгүүт тэгэл 97-8 оноос хойш дэлхийн товчууд орж ирсэн гэсэн шүү дээ. Тэгвэл тэдний 2005 оноос хойш хөөх бодлого болсон. Тэгэд 2008 онд бүгд нь хөөх гаргасан. 2005 онд яагаад хөөсөн юм? Би хэллээ шүү дээ. Миний Монгол ийм газар шорог уул уурхайн зүгээр энэ чинь зүгээр Эрдэнэтэйг яадаг. Эрдэнэтэй ингээд тэр зэсээс зарж байгаа ч дээ. Биш ээ. Миний Монголын яг ямар уул гаргасан юм? Хоригдсан хууль гаргахгүй. Өрн оруулагч хоригдсан хууль гаргаад. За эхлээд 66% татвар гэж юм гаргасан. Өөрөөр хэлбэл байхгүй тийм тэнэг одоо улсууд өөр улсууд гаргаад баларч ирсэн тийм хуулийг копидж авчир гаргацсан. 68% татвар гээд. 68% татвар. Тий. Stupid. Тэрээс л манай аваад ампуурсан. Манай аваад нөлөөс нэг юм 68% татвар. Тэний хууль нь 2020 ой ямар тийм тэр 2005 онд тийм хууль гаргасан хүмүүс нөхдөд яагаад шорон зэхгүй байгаа. Босод хүмүүс шорон.
ер нь бааш надад ч манай Монгол шүү гэж юм шүү. Гэтэ уус ингэж явд юм нараа. Нэг дээшээ ингэж гараад жаахан доошоо болоо. Чи одоо крипто харж байгаа шүү дээ. Байнга өсөхгүй байгаа шүү дээ. Өслөө унлаа. Тэр шиг бид нар ингээд 96-аас ахуулаад 2008 хүртэл айгуус. За 2006 хүртэл өсөөд тэгээд дараагаар нь инерцээр 1970-аас 2000 хүртэл яг ингээд өссөн. Тэгсэн. Хятад бол тууштай бодлого явуулсан. Дубай ч гэсэн тэгсэн. Ер нь ганцхан хятадч биш хараа. За Дубай бол арай өөр. Хятадч биш одоо ингээд энэ түүхийн харангууд Америкчууд ч гэсэн тийм байл шүү дээ. Америкчууд ч гэсэн 15 16 дугаар зуунд бол ядууд ус байсан байл шүү дээ. Эхлээд. Тэгэл 17 дугаар зуунд тэр алт гарч ирэл. Тэр одоо Колорадогийн алт шүү дээ. Колорадо байсан тэр. Калифорни тэ. Калифорни аюу алтны бүүн болсон байгаа. Тэнгүүт тэр Morgan Stanley гэдэг Английн банкаас мөнгө орж ирэл Америкт босоод ирсэн байгаа ч. Энэ эдийн засгийн хувьд бол мэдээж улс төрийн зөндөл байсан л та. Тэрс одоо тэр үе чи 17 дугаар зуунд Америк энэ Пакистан нь адилхан байсан юм билээ. Хөөе. Өнөөдөр Пакистан бахад тэр ядуу ус Америкчуудыг хар. Тэгэхээр шүү дээ үндэстэн гэдэг чинь одоо спирит гэх юм уу гэн тухайн үндэстэнгийн тэр юуны шалтгаалаа спирит гэж хэлэх үү нэг үг хэлэх үү. Тэр шалтгаалаад байгаа байхгүй. Монголчууд бол яг 12 дугаар зуунд бол би надад чинь үнхийн low life being гэж хэлэх юм. Low юу нэ? Low life being. Low ямар юм гинэ? Napoleon хэлдэг. Low life low доогор life being. Low life being. Тийм. Гэхдээ яг энэ би бол ингэж хэлэх гээд байна. Манай түүхийг үзэх юм бол бид нар ингээд ер нь бол одоо 16 дугаар 12 дугаар зуунаас 15 дугаар зуунд бол дэлхийг байлдлаа болж ирсэн гэж байна шүү дээ. 12 13 дугаар зуунд. Тэрэж нь тэр их мундаг байсан гэдэг байгаа. За дараагаар нь одоо бас одоо энэ утга дээр амьдарч ирсэн улсууд шүү дээ. Одоо дахиад 1600 жил гэж хэлэх үг. Одоо тэр бас дахиад нэг бас төргийн эзэн тусгаад айгүй мундаг ус байсан гэсэн манай газар нутаг дээр. Энэ одоо энэ ч амьдарч ирсэн улсууд. Тэгээд 2400 жилийн өмнө бас их мундаг байсан гэсэн. Тэр үед спирит за байж. Миний нэг асуулт нэг юм асуулт энэ. Манай Монголынх нь тэр хоёулаа гэж байгаа туулуурах. Тэд тэр зүгээр ингээд tax free болгоод тэгээд гадны том хүмүүсийг яг авчлаа гэхэд асуудал нь болохоор нэгт юу яаж байгаа юм те. Тэгэхээр Монголын газар шорооны бусад хүмүүст өгөхгүй гэх тэгж байгаа. Хоёр талаар манай монголчууд өөрсдөө энийг тэгээд байгаа даа тийм. Ер нь бол яг үгүй тэгэл гол шалтгаан нь бол ер нь бол одоо ингээд бидний тийм энэ төлөвшөлт л гэж ойлгож байна шүү дээ. Энэ уул уурхаас л одоо тэгэхэд төлөвшөлт байна гэхээр Эрдэнэ төлөвлөр одоо улсын үйлдвэрүүдээс дуурахгүй байгаа. Одоо манай ч аюул болон хэдүүлээд байгаа. Балар их тэрлэнээр үнэлэгддэг тийм одоо ч юу лээ баян үеийн мөнгө юу ч лээ энэ тэнд уран одоо ураны орд морд гэл зөндөө байдаг гэсэн. Байдаг гэж ярьдаг аахгүй юу? Дуулуурхайн ам дээр бол одоос өрчсөн судалгаа модоо хийгдсэн. Тэрийг эргэлтэнд оруулж чадахгүй байгаа бид нар. Гэхдээ тэрийг тэгж ярихаа байл хараа. Манай Монголын биш. Хөөе. Манай Монголд аюул том одоо би мөнгөтэй хүн байгаа байхгүй юу? Би тэр хүнтэй 2000 онд уулзчихсан. Тэгээд гадныхан бол бид нар дамжуулж ямар санал тавьсан гэхээр зэрэг за 6 сарын дотор ингээд танаа техник үндэслэл хийж өгөө. Тийм үү? Жилийн тэр мөнгө оруулъя. Тэгэд 3 жилийн тэр үйлдвэр шин барьж өгье гэсэн байхгүй юу? Тэр чинь 2000 оны үе гэдэг чинь 2004 5 онд үйлдвэр ашиглалтанд орчих гэсэн байсан. Том төсөө үйлдвэр. Тэр гоо одоо хүртэл одоо 20 он бицтэй. Одоо хүртэл байхгүй. Тэгэхээр зүгээр ерөнхий ард түмэн битгэл тийм мундаг одоо мөнгөтэй те бизнес өвн өрч чадахгүй л байгаа байхгүй. Тэгэхээр тэдэрт одоо бидэрт бол нэг тийм Баабар гэдэг манай Баабар гэдэг хүнийг мэдв үү? Баабар гэж хүнийг мэдв үү чинь? Хөөе. Мэдгүй. Чи одоо Баабар гэдэг юу сөрч хийгээд чи тэр хүн дагаадах. Тэр юу асуувал яасан бол хөөе. Хөөе. Би ингэж бодоод байгаа юм. Яа манай Монгол 2005 он тийм тэнэг бол гараагүй амар хөгжсөн байсан бол таны бодлоор юу вэ? Гэхдээ ер нь тэгэл бид нар ингэсэн. Би одоо чамд түүх ярих уу? Би өөрийнхөө ойлгож байгаагаар аав нь бол энэ судлаач биш. 2005 он тийм хууль гараагүйсэн бол одоо манай бүр Теслад орсон байсан байна. Тэгээ шүү дээ. Хэрэг бид 900 он тэр чигээр ирчээр ингээд одоо ингээд ирчээр явцсан. Тэдэд айгу Тесла орж ирээд маад нөгөө юу лээ? Машины батарей гэдэг юу лээ?
зэрэг батарей гэдэг чинь юу вэ вэ? Машин батарей гэдэг штэ. Тэрний үйлдэл байгуулж иж магадгүй бол. Харин тийм. Зэрэг батарей гэдэг чинь гол юм өөрөө зэрэг маань очиж. Хагас амжуулагч. Өш, сотко. Чи одоо ингэ тэгсэн байсан болох юм. өш. Чи одоо Тэрнээс юу бодож тэр 2005 онд тэнэг үйл гаргасан үний шамд юм. Гэхдээ чи энийг ойлгохын тулд тэгэхээр тэр Баабар гэж хүний дагч ихэд унш. Яагаад бид нар юм байгаа? Тэр хүн бол судлаач айгүй мундаг хүн байхгүй. Аав нь бол чамд зүгээр л өөрийнхөө харсан зүйлээр ярьж байна. За.